шиг жижигхэн улсыг цэрэг зэвсгийн маш их өндөр хүчин чадалтай хэд дахин илүү одоо хүчин чадалтай улс мөртлөө бүтэн сар дайтад авч чадахгүй шүү дээ. Яагаад вэ? Буруу тооцсон байхгүй. Яагаад гэвэл өөрсдийнхөө улс орноо гэсэн хүний одоо дотор байгаа үзэл санааг ялж чаддаггүй байхгүй. Өөрийн эрх чөлөөний төлөөх үзэл санааг хэн ч ялж чаддаггүй. Тэгтэл Украины иргэдийн 30 жил болцсон цэрэг зэвсгээс илүү хүчтэй байхгүй. Украины ард түмнийг маш амархан буулгана. Зеленскийг зүхтагаад явна. Тэгээд ард түмнөө нэг Оросыгоо ингээ самгалцсан, хуучин сэсээрээ самгалцсан, цэцэг бариад өгтөн л гэж анх тооцож ирсэн. Гэтэл үгүй тэгсэнгүү. Өнөөдөр бөмбөгдүүлчихэд эдгээр хүүхд эмэгтэйчүүдэд дөрвүүлж гаргачаад бүгд тэнцээд үзэлцэж штэ. Тэгэхээр эн чинь эрх чөлөөний үзэл санаа тийм хүчтэй байдаг байхгүй. Тэгэхээр тэр эрх чөлөөний үзэл санааг бол хинч тооцоогүй. Тэрэн шиг Монголын ардчил бол яг л тийм сүнстэй. Монголын ардчил тийм сүнстэй, тийм ч учраас ардсан намыг хаглах гэж оролцсон энэ орлого бол бүтэхгүй. Энэ бүхэн харин одоо ил болж байгаа учраас харин ч амархан бид нар шийдлээ ойрын хугацаанд олно л гэж итгэдэг.